За өдөртөө хүндээ орой минь хүргэе. Тэгэхээр Игэл телевизийн хилцүүлгийн нэвтрүүлэг эхэлж байна. Бид энэ удаагийн дугаараар нийгмийн даатгалын тогтолцооны шинжилгээний асуудлаар мэдээлэл өгөх зорилготой замун бас зарим мэдээллүүдийг тодруулж бас ярилцах ийм зорилготойгоор өнөөдрийн хилцүүлгийг зохион байгуулж байна. За юуны өмнө студидтэй хүрэлцэн ирсэн зочдоо тав хүндээ танилцуулъя гэж бодож байна. За нийгмийн хамгааллын хүн амын хөгжлийн хамгааллын яамны нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Мөнх Цул хүрэлцэн ирсэн байна. За нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Минд Баяр хүрэлцэн ирсэн байна. За нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөвлөлт санхүү бүртгэлийн газрын дарга Чулуун Чимэг. За Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хилцээний дарга Инх Туяа. За мөн ажил олгогчид болон жирийн иргэдийн төлөөлөл болж бас хоёр зочныг бол урьсан байгаа. За энэ бол Дүрс Нарс компанийн нэгтлэн бодогч Алдармаа. За Баянгол дүүргийн тэтгэвэр авагч Ардын жүжигчин Мегмар Нарангаа бас манай студид хүрэлцэн ирсэн байна. За ингээд юуны өмнө студид бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн тав хүндээ бас талархлаа илэрхийлье. За ингээд хамгийн ихний асуултыг бол нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Минд Баяр даргаас асууя гэж бодож байна. Тэгэхээр нийгмийн даатгал гэхээр тэтгэвэр өгдөг газар гэдэг тийм ойлголт бол нэг үе бас байсан шүү дээ. Тэгэхээр одоо сүүлийн жилүүдэд ер нь нийгмийн даатгалын шинжилтэй холбоотой ер нь ямар ажлууд бас хийгдэв. За ер нь нийгмийн даатгалын иргэдэд хамаарагдаж байгаа тэр хамааралт хэр зэрэг байна. Та бүхэнд энэ орой минь хүргэе. За арчилсан үндсэн хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шинэ тогтолцоо үүсгэн байгуулагдаад 21 жил болж байна. За 21 жил өнгөрсөн хугацаанд бол нийгмийн даатгалын байгууллагын нийгэмд үзүүлж байгаа ач холбогдол тэр үйлчилгээ бол маш өргөн хүрээтэй болсон. За өнөөдөр нийгмийн даатгалын байгууллага улсын төсвийн 4.1-ийн хэмжээтэй орлого оруулж байна. За 41 мянган гаруй ажил олгогчийг за мөн 1 сая гаруй даатгуулагчийг хамруулсан хэм дүнтэй байна. За нийгмийн даатгалын байгууллага өөрөө 1500 гаруй ажиллагчтай. За бүх Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллаж байна. За нийгмийн даатгалын байгууллагын орлогын хэмжээ жилдээ бол 1.5 орчим их 80 төгрөг. За мөн ийм хэмжээний тэтгэвэр тэтгэмж төлбөр тусламж үйлчилгээний зарлага санхүүжилт ажиллаж байна. Тийм. За тэтгэвэр тэтгэмж зөвхөн тэтгэвэр олгодог байгууллага гэдэг ойлголт бол энэ бас өрөөсгөл. За өнөөдөр бол нийгмийн даатгалын шинжилсэн хууль тогтоомжийн хүрээнд нийтдээ 29 төрлийн тэтгэвэр тэтгэмж тусламж үйлчилгээг өнөөдөр үзүүлж байна. За нийтдээ бол 360 гаруй орчим мянган тэтгэвэр авагч өнөөдөр манайхаар бас тэтгэвэр тэтгэмжээ үйлчлүүлж байна. За эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээг бол өнөөдөр давхарсан тоогоор 5.6 сая иргэн бол энэ үйлчилгээг хүртэж байгаа. Ийм хэмжээний энэ тоог харахад ч гэсэн нийгэмд үзүүлж байгаа нийгмийн даатгалын цар хүрээ ач холбогдлыг бол харж болохоор байгаа. Өнгөрсөн энэ өнгөрж байгаа 2012-оос 2016 оны хоорондох засгийн газрын хугацаанд улсын хурлын бүр эрхийн хугацаанд нэлээд олон хуулиудад яг нийгмийн даатгалын чиглэлийн хуулиуд бол нэлээд олон хуулиуд өөрчлөлт бас орлоо шүү дээ. Тэгээ энэ ямар хуулиуд яг өөрчлөлт орчив, зарчмын ямар томоохон өөрчлөлтүүд ард иргэдийн амьдралд нийгмийн даатгалууд авагчид болон шимтгэл төлөгчд эдгээр хүмүүст бол гарсан юм бэ? Мөнх Цул гаргасан тийм ээ. Ерөнхийдөө нийгмийн даатгалын тогтолцоо гэдэг нь гол үндсэн зарчим иргэдэд зориулж нийгмийн баталгааг нь хангах ийм л зорилготой систем. Өөрөөр хэлбэл хүн өөрт нь ямар төрлийн эрсдэл тохиолдохыг урьдчилан таамаглаж чадахгүй. Тэгэхээр хүмүүс бол урьдчилаад тодорхой хэмжээгээр шимтгэл төлөөд цалингаасаа сан бүрдүүлээд энэ сангаа тухайн хэрэгцээ гарсан тэр хүнд нь л тодорхой хэмжээний тэтгэмж төлбөр тусламж тэтгэвэр хэлбэрээр олгож байгаа энэ систем бол нийгмийн даатгалын систем. Тэгэхээр энэ бол дэлхий дээр өсч өгчөд олон зуун жил болчихсон. За манай Монгол улсын хувьд бол ер нь нийгмийн хангамжийн систем гэдэг уламжилж ирсэн юм нийгмийн хангамжийн систем байгаа. За энэ маань явандаа бол цаашдаа 1995 оноос хойш бол нийгмийн даатгалын шимтгэл цувралсан юм систем болж үүсэж хөгжсөн. За өнөөдөр бол бас 2 дахь 10 жил, 3 дахь 10 жил рүү ороод явж байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусгасан бас нэг зорилт маань тэтгэврийн шинжилгээг эхлүүлэх юм явдал байсан. Тэгэхээр бид нэр төрөөс тэтгэврийн шинжилгээний талаар баримтлах бодлогыг улсын хурлын тогтоолоор 2015 онд батлуулсан өнгөрсөн. Тэгэхээр энэ бодлого батлагдсанаар өөрөөр хэлбэл ирээдүйд тэтгэврийн системд ямар өөрчлөлтүүд хийх вэ гэдгийг бол бас тодорхой хэмжээнд томьёолж өгсөн байгаамаа.
За ер нь тэтгэврийн системд өөрчлөлт хийх гээд байгаа одоо гол үндсэн шаардлага маань юу вэ гэхээр ер нь бол тэр чигээрээ хүний нийгэмд те маш олон өөрчлөлтүүд үүсэж байна. Байгаль орчинд дээрэс нь хүн ам зүйн хүчин зүйл, хүн өөрөө наслдаг хэлбэр, за нас хүүсийн бүтэц маш их өөрчлөгдсөн. Дээрэс нь эдийн засаг дээр өнөөдөр бий болсон хямралууд дэлхийг хамарсан шинжтэй болдог болсон. Эдийн засагт учрж байгаа нэг орны хямрал маань одоо нилээд бүсийг нилээд хідэн орныг ингээ хамрах, энэ нь болохоор санхүүгийн нөлөөллөөрөө бүхий л одоо орнуудад нөлөөлөл үзүүлснээрээ аж ахуй нэгж иргэн гэд бүхэл түвшин нөлөөлдөг болчихсон. За энэ бүх нөхцөл байдлуудаас үүсээд ер нь маш олон орон тэтгэврийн шинжилгээг өөрийн улс орондоо хийж байгаа. За энэ хүрээнд бол манай Монгол улсад ч гэсэн ирээдүйд 30 оноос эхлээд хүн амын насжилт бий болох юм дүр зураг харагдаж байгаа. Мөн түнчлэн одоо өнөөдөр гэхэд бол тэтгэвэр авахчид даатгуулагчийн тооны харьцаа ирээдүйд одоо муудах хүрээлбэл нэг даатгуулагч илүү олон тэтгэвэр авахчид ногдох гэсэн ийм үзүүлэлтүүд гарч ирж байгаа учраас бид нар цаашдаа ахмад насны ер нь тэтгэврийг бууруулахгүй тулд ахмад настан аль болох олон их усүрээс тэтгэврийн орлогын баталгаагаар хангагдах. За ингэснээр одоо өндөр наснд хүрсэн хойноо ямар нэгэн одоо айдсгүйгээр хизээгээр үр хөвгт нь харж асрах боломжгүй ч гэсэн өөрийн орлогоороо бүрэн амьдраад явах юм нөхцөлийг л бүрдүүлэх зорилгоор тэтгэврийн тогтолцооны шинжилгээг одоо эхлүүлэх ийм зорилтыг төвшүүлж байгаа. За цаашдаа бол тэтгэврийн тогтолцоотой хамрагдсан бүх хууль тогтоомжийн бол шинжилгээ хийгдэнэ. Хууль тогтоомжийн бас юмнууд бол гарч ирсэн байж байгаа. Манай үндсэн хуулинд ч одоо нөгөө хүмүүлэг ардчилсан энэргүй юм нийгмийг бүтээнэ гэж хэлсэн байдаг. Яг одоо энэ үндсэн хуулийн үгтэй нийгмийн даатгалын тогтолцоо маань бас тодорхой хэмжээгээр уялдаж байдаг шүү дээ. Энэ тал дээр товчхон тодруулах хэлбэл тийм. Ер нь бол зүйтэй л дээ. Нийгмийн даатгалын одоо өнөөдөр бол магадгүй тэтгэврийн систем байдаггүй юм орнууд байдаг тий. Гэтэл манай Монгол улсд бол анхны тэтгэврийн хуулийг 1958 онд жишээлбэл батлуулж исэн ийм жишээтэй. За тэтгэврийн бол үнэхээр олон жил явсан ийм тогтолцоотой. За өнөөдөр бол хүн одоо юм уух, юм идэх, одоо хэвлэлийн эрх чөлөөтэй байх, сонгох эрх чөлөөтэй байх гэдэг шиг энэ бол хүний эрхийн асуудал. Үүнтэй адилхан хүн одоо тэтгэвэр тэтгэмжээр одоо хангагдах нийгмийн даатгалаар баталгаагаар хангах нь бас энэ бол өнөөдөр хүний эрхийн асуудал болсон Монгол улсын хувьд ч гэсэн үндсэн хуулиараа баталгаажуулсан. Тийм болохоор ер нь өндөр настай болсон хойноо эсвэл жирэмсэн байгаа даатгуулагчдын хувьд ажилгүй болсон даатгуулагчдын хувьд энэ эрхийг баталгаажуулах чиглэлээр ер нь холбогдох хууль тогтоомжуудад үе шатстайгаар өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа. За энэний хүрээнд бол бид нар та бүхэн санаж байгаа бах хамтын тэтгэврийн тухай хуулийг мөн өнгөрсөн онд батлуулсан. Тэгэхээр хамтын тэтгэврийн тухай хуулиар болохоор ганц бие ахмадын одоо орлогын бууралтаа сэргийлэх зорилгоор тодорхой хэмжээ орлогын бууралтыг нөхөх зорилгоор батлагдсан ийм хууль байгаа. За мөн түнчлэн эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинжилсэн найруулга батлагдсан. За эрүүл мэндийн даатгалын шинжилгээг хийх асуудлаар манай одоо Монгол улс бол маш олон жилийн хугацаанд ярьсан. Тэгэхээр 2009 оноос хойш эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинжилсэн найруулгыг одоо өргөн баригдсан. За энэ маань одоо хэд хэдэн удаагийн хууль өргөн баригдаад одоо өнгөрсөн онд энэ хууль маань батлагдаад одоо бол шинжилгээ ингээд хийгээд явж байгаа юм сайн талууд байна. Ер нь бол иргэд рүү чиглэсэн аль болохоор нийгмийн даатгал гэдэг чинь өөрөө ерөөсөө хүн зориулагдсан эд тий. За ийм учраас альва тэр хүн суртал төрийн байгууллагын одоо шаардлагагүй баримт бичиг бүрдүүлэлт за дээрэс нь ер нь ажилгчид дэмжих гэсэн иймэрхүү чиглэлээр мөн одоо нийгмийн даатгалын багц зүйлүүдэд нэмэлт өөрчлөлт оруулсан ийм зүйлүүд бол хийгдсэн байгаа. За цаашдаа бол ер нь нийгмийн даатгалын багц зүйлийг одоо багцаар нь шинжилэн найруулж боловсруулах юм шаардлага тул гарч байгаа. Хамтын тэтгэврийн тухай хуулийн талаар түрүүн ярьлаа. За Баянгол дүүргийн тэтгэвэр авахч ардын жүжигчин Мягмар Нарангаа бас манай студид хүрэгдээ ирсэн байгаа. Тэгээд Мягмар Нарангуугаас бас зарим зүйлийг тодруулъя гэж асууж бодож байна. Ер нь өнгөрсөн хугацаанд одоо нийгмийн даатгалын чиглэлээр хийгдсэн шинжилэлүүд за тэтгэвэр авахч хүний хувьд танд одоо хэрхэн яаж мэдрэгдэж байна? За ямар зүйлүүд бас анзаарэгдэж байна? Энэ тал дээр та санаа бодлоо хэлвэл. Би бол одоо даатгалаас хүртдэг хүнийхээ хувьд бол ер нь талархыг л бодож ирсэн. Энэ нэвтрүүлэгт орж ирж байгаа байхгүй юу? Талархын учир юу вэ гэхдээ зэрэг одоо би бол яг одоо тэтгэврийн энэ үр шимийг бол хүртэж байгаа хүний нэг. За тэгэхээр юмыг бол одоо гол чамд болохгүй юм шиг санагдаад байгаа юм. Жишээ нь одоо 12 оноос хойш л одоо 2012 оноос хойш л за 153 ч гэдэг юм уу засгийн газрын тогтоол тийм үү. Тэгээ 15 ч гэдэг юм уу 52 ч гэдэг юм уу одоо ингээд наашилсаар байгаад энэ жил дөнгөж саяхан бол одоо 292 дугаар тогтоол гарлаа шүү дээ. Энэгээр бол одоо иргэдэд одоо бас ингээд хөрх юм бололцоонохон хороор нэмээд байгаа байхгүй юу?
Энд одоо ер нь баярлдаггүй, талархадаггүй одоо миний үеийнхин дэтгэр авчид байдгүй хоо. Тэг хүн чинь одоо улс чинь өөрийнхөө болцоогоор л өгдөг. Тийм ээ? Тэг миний хувьд бол талархаж явдаг юм. Зүгээр тэр хамтын дэтгэр гэж ярьдаа сая тий. Хамтын дэтгэртүүд би бол үнэхээр баярлсан шүү. Үнэхээр баярлсан. Тэр чи одоо яах вэ гэхээр хүний амьдралд яахрахгүй хэрэгцээтэй юмыг олоод одоо ингээд хувид болгоод хилцүүлээд баталчлаа штэ. Гэхдээ эн чин том ололт амжилт биш үү? Эн чин одоо том одоо хайр халамж биш үү? Надад бол тий хамтын даатгалын тий эн чин одоо ерөөсөө юу гэсэн үг вэ? Одоо энэний үр дүн энийг задлаад ярих юм бол маш их өгөөжтэй үр дүнтэй юм. Энд бол миний үеийнхээ үнэхээр талархаж баярлж явдаг. Энийг хилцүүлж явах үед бол за энэ дэтгэрийг л баталчаасаа гэл одоо ерөөсөө бидний сандлыг чинь аваад дуу хоолой гэж сонсоод ингэж байсан. Тэгэл одоо яадгийн бол одоо энэ сан хөмөрг нь яадгийн бол ийм бид ч одоо авахад бодоод ухаас бас тэр цаад сан хөмөрг болцоог нь сайн мэдэх биш үү тийм ээ. Тэгсэн ашгүй хөөрхий батлагдлаа. Тэгээд энэ одоо 17 оны 1 сарын 1-ээс ингээд хэрэгжинэ гэж ингэж байна. Гэхдээ энэ чинь одоо ахмадууд бидэнд бол том одоо бодтой тусламж. Энийг бол одоо ерөөсө би өөр алгадаач манай хоёр хогшинтэйгээ би бол одоо энийг дандаа ярьдаг байхгүй юу. Тун сайхан бол дэтгэр нэмэгдлээ. Тэгээ энэ улс төрийн одоо сонгуульд өгсөн байгаа учраас энийг бас сонгуультай холбож их ярих тийм хандлага бол их байна л да. Энэ юу гэдэг одоо сонгуулийн шоу гэдэг ч юм уу. Яг өмнөд ахмадуудад бодиттой байдлаар нэмэгдэж байгаа тийм зүйл байна уу? За Монгол Улсын засгийн газрын 2012-оос 16 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд бол тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан урьдчилан зарлахгүйгээр нэмэгдүүлснээр 2016 онд дундаж тэтгэврийн хэмжээг 306 мянга төгрөгээр хэм зорилт тавьсан байгаа. За энэ зорилтын хүрээнд 2012 онд дундаж тэтгэврийн хэмжээ бол 222 мянган төгрөг байсан. За 2014 онд 15 онд за 2016 оны 5 сарын 31-ний энэ шийдвэрийг оролцуулаад за өнөөдөр дундаж тэтгэврийн хэмжээ бол 306,200 төгрөг төрж энэ зорилт хэрэгжсэн. За энэ засгийн газрын тогтоолоор нэмснээс гадна бас хууль нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар тэтгэврийн хэмжээ бол энэ 4 жилд одоо их бага хэмжээгээр өссөн. За үүний нэг жишээ бол эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар бол бас тухайн үед ажиллаж исэн оруулж чадаагүй тэр он жилүүд орсон байгаа. За мөн одоо архивын баримт материал олдохгүйгээс тухайн жилүүдэд тэтгэвэр бодоход тооцоход орж чадахгүйсэн жилүүдээ бол бас оруулах нөхөөлөх боломжтой болсон. За мөн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу мөн одоо энэ тухайн жилүүдийг одоо нөхөн тооцоолж тэтгэврийн хэмжээ мөн нэмэгдэх боломж өртсөн байгаа. За үүнээс гадна мөн одоо тэтгэвэр авагч маань тэр 5 жилийн тэтгэвэр сонгож тэтгэврийг тогтоодог шүү дээ. Тэрийг мөн дахин нэг удаа шинжилэн тогтоох боломжийг мөн хууль нэмэлт орчил оруулах замаар шийдснээр ингээд тэтгэвэр бол бас болцооны хэмжээнд өнөөдөр бас нэмэгдээд явж байна гэж нэмж хэлмээр байна. Яг ер нь нийгмийн даатгалын сангаас болох тэтгэврийн тухай хууль дээр заахтаа ер нь бол тэтгэврийг амжиргааны өртөг үн ханшны өөрчлөлтөд уялдуулан тухай бүр индексжүүлж байна гэсэн юм зорилт байдаг. Нэгдүгээр яг энэ зорилтын дагуу ерөөхдөө сүүлийн жилүүдэд 14 оноос 12, 14, 15 онуудад тэгээ 16 онд бол инфляцийн түвшинтэй уялдаатаагаар тэтгэврийн индексжүүлэлт хийгдсэн. Тэгэхээр инфляцийн түвшин бол та бүхэнд санаж байгаа өнгөрсөн жилд бол 4 орчим хувьтай гарч ирсэн тий. Сая бол тэтгэврийн дундаж нэмэгдэл 7 орчим хувиар тэтгэврийн нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл инфляцийн түвшинтэй уялдуулж байгаа, индексжүүлж байгаа л нэг хэлбэр. За ер нь бол тэтгэврийн хэмжээ өнөөдөр бол эдийн засгт дундад цалинтай харьцуулахад дөнгөж 30 гаруй хувьтай байгаа нь бол бас төдийлөн өндөр үзүүлэлт бол биш. Цаашдаа бол тэтгэврийг өөрөө амжиргааны бас өртөг юм төвшөнтэй уялдуулан утга төгөлдөр болох юм бол шаардлага байгаа. Гол нь тэтгэвэр одоо бага байгаа үндсэн шалтгаан маань өмнөх системийн үед одоо ажиллаж тэтгэвэр тогтоолгосон иргэдийн хувьд цалин усны систем өөрөөсөндөө холбогдолтой тийм энэ хүм тэтгэвэр гэдэг бол ерөөсөө л авч исэн цалингийн тодорхой хэсгээр тогтогдож байгаа л мөнгөн одоо
баталгаа штэ. Тэгэхээр тэр хүн ямар цалин авдаг байсан бэ? Тэр хэмжээний тэтгэвэр авч байгаа. За гэтэл өмнөх системийн үед бол тэгсэн хэлбэртэй юм цалинтай байсан. Тэр одоо мөнгөн үнэлэмж өөрчлөгдсөн. Тэгэхээр энэ одоо мөнгөн үнэлэмжийг бас эдийн засгийн хүндрэлтэй үед төдийлөн өсгөж чадаагүйгээс өнөөдөр бол өмнөх системийн үеэр арай олон жилийн өмнө цалингаанд үндэслэн тэтгэвэр тогтоолгосон иргэдэм бол тэтгэвэр бол төдийлөн өндөр биш вэ. Өнөөдөр бол улсын хэмжээнд дундаж тэтгэвэр бол түрүүн минь дээр дарга бас дурдсан яа 306 мянган төгрөгт хүрсэн. За энэ бол хувь тэнцэн тэтгэврийг ороод ер нь цэргийн тэтгэвэр авчдын хувьд бол улсын дунджаас бага зэрэг өндөр байдаг. За цаашдаа ч ер нь бол тэтгэврийг үн болон ер нь бол тэтгэврийг нэмдэг бол улс орнуудад хэрэгэлдэг хоёр л үндсэн зарчим байдаг. Нэг нь бол инфляцийн түвшинтэй уялдуулж индексжүүлдэг. За нөгөө нь бол эдийн засгийн өсөлт буюу цалингийн өсөлтийг шингээж одоо нэмдэг. Тэгэхээр сүүлийн үед бол эдийн засгийн өсөлт харьцангуй бага байсан учраас сүүлийн жилүүдэд инфляцийн түвшингөөр индексжүүлсэн. За гэхдээ хуримтлагдсан инфляцийг бол бас нөхөж байгаа хэсгээр бол бид нар бас тооцоо хийх шаардлагатай юм л арга хэмжээ болсон гэж үзэж байна. За тэгвэл яг энэ асуудалтай холбоотойгоор бид нар бас зарим нэг иргэдийн одоо санаа бодлыг байр суурийг бол сонирхсан байгаа. Тэгээд эдгээр иргэдийн ярианд анхаарлаа хандуулаад эргээд толбогдъё. Танд ер нь тэтгэврийн нэмэгдэл хэр нөлөөлж байна вэ? Нөлөөлөлгүй яах вэ? Улам бол жоохон ч гэсэн нэмэгдэж байгаа юм чинь нэмэлж байгаа. Гэтэ улсаас нь юугаа тэтгэврийн нэмэгдэл ингээд тодорхой нэг ийм хамгийн бага тэтгэвртэй хүмүүст арай ихүү нэмэх тухай нэмдэг бол сайн гэж бодож байгаа байхгүй. Ер нь бол төлж яах нь хамаагүй сайн бидний ер нь нийгмийн даатгалч бидний амьдралын баталгааг өгшөрсөн нэг ажил мэдлэг өгдөг зовоод хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор ер нь даатгалаа төлж яах хэрэгтэй. Би бол одоо 2003 онд говийн хамралтанд болсон дүүнээс тэтгэвэр авч байна. Анхол одоо 67 мянган төгрөг тэтгэвэр авч байсан. Өнөөдөр нэг 510 мянган төгрөг. Саяны 21 мянган нэмэгдээд бол 530 мянган төгрөгийн тэтгэвртэй байна. Нийгмийн даатгалаас бол бидний тэтгэвэр тэтгэмжийг өгч байгаа асуудал сайн байгаа. Тэг хугацаанд авчдаг сая 21 мянган төгрөгийн засал их л боломж юм. За хилцүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр тэтгэвртэй холбоотой бас нэг асуудал бол яригдаад байдаг. Хэвлэлээр ингээд яваад идэг. Тэгээ хүмүүс бол бас ингээд зарим нь бол эргэлздэг, зарим нь бол бас итгэдэгч баг. Энэ юу гэхээр нас барсан иргэдийн тэтгэврийг нийгмийн даатгалын зарчдгаа гэсэн нэг юм мэдээлэл яваад идэг л та. Энэ дээр Минд Баяр дарга бас тодорхой хариулт өгөх байхаа гэж бодож байна. Энэ асуудал юу ямар байдлаар шийдэгдсэн бэ гэж. За энэ асуудал өнгөрсөн оны 10 сараас нийгэмд сони хэвлэлээр мэдээллийн хэрэгслэр гараад одоо үндсэндээ жил болох гэж байна. Тэгээд за энэ асуудлаар би олон удаа бас тайлбар хэлж ирсэн. Тэгээ энэ удаа бас би баримт авчирч үзүүлье гэж бодлоо. Тэгээд энэ асуудлаар бол үндсэндээ 6 үе шаттай 6 шатараас юм шалгалтууд яг одоо энэ төр болголттой холбоотой асуудлаар шалгалтууд орсон. За манай дотоод хяналт шалгалт үнэлгээний газар гэж байдаг. За энэ шалгалт орсон. За мөн хүн амын хөгжлийн нийгмийн хамгааллын яамны хяналт мониторингийн газраас шалгасан. За эрүүгийн цагдаагийн газраас дэсгийн хэмт хэрэгтэй газраас мөн шалгалт орсон байгаа. За мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын шинжээчдийн дүгнэлт гарсан. За үндэсний аудитын газрын шалгалт гэдэг ингээд үнэндээ 6 шатараас нь шалгалт орлоо. Тэгээ би энэ шалгалтын баримтыг та бүхэнд үзүүлье гэж бодож байна. За энэ баримтад юу гэж дурдсан байна вэ гэхээр манай дотоод хяналт шалгалтаар бол үндсэндээ 148 хүнтэй холбоотой 169 сая төгрөгийн зөрчлийг одоо илрүүлсэн. Энэ зөрчил нь бол нас барснаас хойш 1-2 сарын тэтгэвэр илүү олгогчээ гэсэн зөрчил байсан. За энэ зөрчил юунаас болж гарав гэхээр нэгдүгээрт бол манай иргэд бас нас барсан иргэнэ бүртгүүлэхгүй байх тохиолдол байдаг юм байна. За хоёр дахь бас төрийн байгууллагуудын уялдаа холбоос бол улсын бүртгэлээс одоо 1 сарын дараа мэдээлэл авах жишээтэй алдаанууд бол өмнө нь байсан байна. Тэгээ бид бол энэ алдааг өнөөдрийн байдлаар бол залруулсан байгаа. За энэ цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн газрын дүгнэлт байгаа. За энэ мэдээлэлд бол 150 иргэнтэй холбоотой 246 сая төгрөгийн зөрчил байна гэсэн зөрчил байна. За энэ зөрчил нь бол нийгмийн даатгалын санд бүрэн төлөгдсөн байна гэсэн ийм дүгнэлт байгаа. За энэ дүгнэлтийг харуулъя. Энэ огноор хийж яана дүгнэлт. За 16 оны 4 сарын 19-ний дүгнэлттэй өнгөөс 10 цаг авсан. За тийм дараагийнх нь бол мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нийгмийн хамгааллын шинжээчдийн хийсэн дүгнэлт байна. За энэ дүгнэлтийн сүүлийн энэ нүр хэсэг нь за энэ хэсэгтээ болохоор 263 сая төгрөгийн зөрчил байна. Үүнээс бол одоо төлөгдөөд нийтдээ одоо 19 сая төгрөгийн зөрчил үлдсэн байна гэсэн ийм мэдээлэл ирүүлсэн байгаа. За энэ болохоор 2016 оны 2 сарын 26. Тэгэхээр одоо энэ олон шатараас хэн шалгалт хийгдээд бүх дүгнэлтүүд гарсан. Тэгэхээр одоо оршуулгын тэтгэмжтэй холбоотой илүү олгогдсон. Одоо энэ зөрчлөөс илүү их хэмжээний зөрчил бол байхгүй. Нийгмийн даатгалын санд учирсан зүйл байхгүй гэдгийг би энд бас хариуцлагатайгаар мэдэгдэх байна.
Чулуунжимг дараагаас нэг асуулт байна. Тэгэхээр нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг яадаг вэ гэдэг юм асуулт гардаг. За арилжааны банкудад бол байршуулахдаа ямар одоо зарчмаар хуваарлалт хийдэг юм бэ гэж. За түүнээс гадна бас бүгдээр нь Солонгос улсын банкнд байршуулдаг ч гэсэн юм явган одоо мэдээллүүд бол гараад байсан. Тэгээ энэ бүхэн дээр эцэлж яг аль биесны мэдээллийг өгөх үү? Ер нь бол нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдлийг бол нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн батлагдсан журмын дагуу одоо арилжааны банкуд хүсэлтээ өгдөг. Хүсэлтийн дагуу тухайн арилжааны банкнд одоо журам заасан заавар журмыг одоо хангаж чадчихвэл арилжааны банкад одоо мөнгөийг бол байршуулдаг. Өнөөдрийн байдлаар бид нэр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 9 арилжааны банкад 500 гаруй тэрбум төгрөгийн одоо хадгаламжийг бол байршуулж байгаа. Солонгостой холбоотой одоо арилжааны банкад хадгаламж байршуулсан гэдэг асуудал бол огт байхгүй. Бид нар сар болгоныхоо мэдээг сангийн яам болон дээд чатныхаа байгууллагуудад мэдээгээ өгдөг. Мэдээн дээр бол харилцахын үлдэгдлийг байнга гаргадаг. Бүх орон нутаг, аймаг дүүргийн одоо сангийн үлдэгдлийг бүгдийг нь гаргаж байгаа. Солонгостой холбоотой асуудал яагаад гарч ийн гэж одоо бас эргэн үеийнхээ хувьд харж байгаа бол Солонгост ажиллаж байгаа одоо ажилчдын нийгмийн даатгалд хамруулж байгаа 3 сангаар тэнд 4 арилжааны банкар бол мөнгийг бол татаад хураагаад Солонгосын банкар татаад тэр мөнгө маань манад тухайн сардаа багтаад 25 гэхэд манай төрийн банкнд шууд ингэж шижиж орж ирж байгаа. 25-наас хойш орж ирж байгаа 31 хооронд гэдэг ч юм уу тэр жижиг хэмжээний мөнгө бол харилцахын үлдэгдэл орж ирж байгаа орлогыг дараа сард нь дахиад аваад ингэ явж байгаа. Тэрнээс хадгаламж хэлбэрээр бол байршуулж байгаа үлдэгдэл гэсэн ойлголт бол огт байхгүй. Тэгэхээр энийг бас иргэд банч тэр одоо арай л бас энэ олон бүртгэлийн ажилтнуудыг бас гуйлаад бид нар чинь бүх шатандаа энэ мэдээ талангаа гаргадаг тий. Тэгэхээр энийг бас анхаараач ийм бол үйл үзэгдэл бол байхгүй юм шүү гэдгийг бас би энэ сар болгоныхаа мэдээ таланг нэгтгэж өгж байгаа хүний хувьд бол бас хариуцлагатайгаар хэлж чадчихна. За бас нэг зүйлийг тодруулж асууя гэж бодож байна. За сүүлийн үед бол нөгөө ажил олгогчдын зүгээс нэг зүйл дээр буруу ташаа ойлгоод байна уу? Эсвэл үнэхээр тийм нөхцөл байдал байна уу юу? Тоон гарын үсэг гэдэг зүйлийг одоо нэвтрүүлж байгаа. Тэгээ энийг бол ингээд арилжааны шугамар зарах гэж байна гэсэн нэг юм яриа явж байгаа. Тэгээ энэ дээр яг нөхцөл байдал бодит байдал нь ямар байгаа юм? Хариулт хэлэх үү? За өнгөрсөн 5 дахь өдөр ажил олгогчоос уцтаж нэлээд их хэмжээний гомдол гарч ирсэн. За гомдлыг бид нар судлаад үзсэн чинь тухайн өдрийн өдөр тутмын сонин дээр за мөнгө цахим хэвлэлээр энэ нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдэгдэл гэсэн ийм мэдэгдэл бол гарсан байсан. За энэ мэдэгдлийг бид нар ажил олгогчоос дан байдлаар олж авсан. За яагаад энэ нийгмийн даатгалын ерөнхий газрын нэрээр одоо энэ цахим гарын үсгийг одоо 121 мянган төгрөгөөр төлөөд цахим гарын үсгийн систем шилжиж гинэ. 7 сарын 1-ээс эхлээд одоо цаасаар тайлан авахгүй гэсэн ийм гарах болов гэд бид нар их сурвалжийг олох гээд одоо бас ажилласан. За ажиллахад бол энэ харилцаа холбооны зохицуулах газар гэж байдаг. Харилцаа холбооны зохицуулах газраас бол тоон гарын үсэг нэвтрүүлэх ийм тусгай зөвшөөрөл авах аж ахуй нэгжийг салгаруулах тендер зарласан байт юм байлээ. За энэ тендерт бол Interactive CCC компани гэдэг 2 компани оршиж одоо энэ компани тендерт шалгарсан байдаг. За энэ дундаасаа бол Mombasa гэдэг компани бас үүсгэн байгуулсан юм байна лээ. Тэгээ энэ Mombasa компани бол одоо энэ тоон гарын үсэгт нэвтрүүлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа эхлэхдээ одоо энэ төрийн байгууллагын нэрээр барьж одоо ингэж мэдэгдэл гаргаад тэгээд энэ хэмжээтэй ингэж хэвлээд энийг маш олон зугаар нь одоо аж ахуй нэгжээр тараасан байдаг. Тэгээд бид компани удирдлагуудтай бол уулзсан. Ягаад энэ нийгмийн даатгалын ерөнхий газрын нэрээр ингэж барих болов гэд. Тэгээд манай нэг одоо хариуцлагагүй хэлцээний дарга одоо энэ мэдэгдлийг гаргаад тэгээд одоо энэ олон хэмжээгээр тараагаад энэ өдөр тутмын сонин тараасан байна. Энэ одоо маш хариуцлагагүй зүйл болж энэ 5 гарын үсэгт одоо явах процесс маань ингээ буруу явчлаа гэж одоо компани удирдлагууд ирж манахаас уучлах байсан байгаа. Тэгээ бид нар бол одоо энийг залруул аж ахуй нэгжүүдэд одоо залруул зөв ойлголт өг гэсэн шаардлага тавьсан. За өнөөдрийн байдлаар бол энэ тендер шалгарсан компаниуд бол өнөөдрийн байдлаар надтай одоо орж ирж уулзсан, гэрээний төсөл танилцуулсан, ингэж хамтран ажиллая шүү гэсэн одоо ажиллах хүсэл тавьсан юм өнөөдрийн байдлаар байхгүй ээжж одоо нийгмийн даатгалын ерөнхий газрын нэрээр барьж одоо ийм хариуцлагагүй мэдэгдэл гаргаж энэ ажлаа ингэж яасан. Тий, одоо эн чинь нийгмийн засгийн газрын эрхжүүлэгч агентлаг нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдэгдэл гэдэг ингээд. Тэгээ доор нь Mombasa компани хаяг байж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд ийм зөрчилтөө ийм мэдэгдэл гаргасан бид бас энийг цаашид одоо бас залруулах. За энэ компани болоо цаашдаа өөрөө залруулах юм арга хэмжээ аваад явна. Тэгэхээр ямар ч байсан одоо тийм цахим гарын үсгийг тоон одоо гарын үсгийг тэгж зарах барих аж ахуй нэгжүүдээс мөнгө татах тийм бол асуудал байхгүй гэдгийг аль биесээр мэдэгдэж байна тийм үү. Өөрөөр хэлбэл нэг хувийн компани төрийн агентлагийн нэрийг бариад мэдэгдэл гаргацсан байна шүү. За тийм байна. Тэгж ойлгож байна.
Би ч одоо тэтгэврт гарахаач байсан. За нийгмийн даатгалт үлдэгч яамаа дараа тэгж байгаа бол болыг ингээ хоошлуулаад явдаг зарим улсууд байдаг. Тэгээ ерөн зүгээр нийгмийн даатгалыг одоо заавал ингээ төлөх яг гол чухал ач холбогдол нь юу юм бэ? Энэ дээр бас товчхон тодруулга өгөөч гэж Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгал хэлцэн дарга инхтягаас энэ асуултыг асуумаар л да. Мань өөрөө хүн ихийн хөвлөд анх бүрэлдэн бий болсон цагаас эхлээд одоо ертөнцийн мөнх бүсийг үүсэх тэр урт хугацааны амьдралын туршид тэгээ нийгмийн эрслээс нь хуваалцдаг гарсан зардлын хариуц төлж яадаг ийм том арга хэмжээлтэй. Ер нь нийгмийн даатгал даатгуулснараа даатгуулагчид одоо тогтоосон тэр бүрэлдүүлсэн сангаасаа өндөр наслахт нь хөдөлмөрийн чадраа алдахт нь ажилгүй болоход нь мөн өвдөж эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ авахт нь үйлдвэрийн осолд ороход нь гэх мэт өөрт үүсэж байгаа нийгмийн эрсдэл болоод даатгуулагчийн нас барсан тохиолдолд нь оршуулгын тэтгэмж олгоно. Түүний асрамжинд байгаа өрхийн гишүүдэд нь бас тэтгэвэр тэтгэмж одоо төлбөр олгож байгаа ийм томоохон нийгмийн эдийн засгийн арга хэмжээ байдаг. Нийгмийн даатгалын одоо Монгол улсад хэрэгжиж байгаа тогтолцоо бол ер нь эдийн засгийн юуны эв санааны нэгдлийн зарчимтай байдаг тийм. Хүн залуу байхдаа одоо тодорхой хэмжээний сан хуримтлуулаад хөгшөрсөн үедээ түүнээсээ хүртэж байгаа. Мөн хөдөлмөрийн чадвартай хэсэг, чадваргүй хэсгээ тэгээ залуучуудад одоо хөгшчүүлээ ингээд дэмжиж явж байдаг. Нэг одоо санд бүрдүүлсэн юунаас нь түүний оруулсан одоо хэмжээс үл хамааран одоо тогтоосон юугаар хувь хэмжээгээр одоо хуулийн хууль заасан хувь хэмжээгээр тэтгэвэр тэтгэмж төлбөр хэлбэрээр ингээд буцаад хүртэж яадаг. Монгол улсын бүх хүн амж хүртэж ингээд үйлчлэгээ үзүүлж яадаг энэ томоохон арга хэмжээ. Сүүлийн жилүүдэд бол нийгмийн хамгааллын салбарын төвшөнд одоо хууль эрх зүйн томоохон шинжилгүүд хийгдснээрээ одоо нийгмийн даатгалын хуулинд орсон энэ өөрчлөлтүүд нь дандаа эерэгтэй ээлтэй хэлбэрээр өөрчлөгдснөөр мөн даатгуулагчдын хүсэн хүлээсэн тэр тусламж үйлчилгээнүүд ер нь нэмэгдэж байгаа. Тухайлбал эрүүл мэндийн даатгалд одоо даатгалын тоо альшнаар батлагдсанаар одоо хуучин үзүүлж байсан тэр тусламж үйлчилгээнд нэмэгдүүлэн одоо 7 төрлийн тийм шинээр одоо үйлчилгээ ингээд нэмэгдэж байгаа. Мөн ажилгүйдлийн даатгалын одоо өөрчлөлтөөр бол ажилгүй болсон шалтгаанаас үл хамааран ажилгүй болсон уг нь авдаг тэтгэмж нь одоо хугацааны хувьд нэмэгдэх гих мэт олон үйлчлэгэнд дандаа нөгөө сайжруулсан даатгал ээлтэй хэлбэрээр ингээд нэмэгдэж ингээд өөрчлөлт сайн тал руугаа явж байгаа. Нийгмийн даатгалын байгууллагаас мөн нийгмийн даатгалын ажилтнууд нийгмийн даатгалын хуулийг сурталчилгад ач холбогдлын иргэд даатгуулагчид ойртуулах чиглэлээр одоо сурчлагын ажил хийх мөн хамтрагч байгууллагууд төрийн болоо төрийн бус олон нийтийн байгууллагатай хамтын ажиллагаа түншлэлээ ингээд сайжруулж нэмжиж ажилласны дүнд даатгалын ач холбогдлыг одоо ажил олгогчийн төвшөнд даатгуулагчдын төвшөнд мөн аягүй сайн ойлгодог болсон. Одоо тэр хэмжээгээр даатгуулж байгаа иргэдийн тоо ингээд жил бүхэн одоо нэмэгдэж байгаа. Тухайлах нь бол одоо Чингэлтэй дүүргийн хувьд ингээд аваад үз тоо оронд аваад үзэхэд бол сүүлийн одоо 12 оны тоотой харьцуулаад үзэхэд 3800-аар ажил олгогч одоо ингээд нийгмийн даатгал бүртгэлтэй ажиллаж байгаа нь одоо энэ оны 6 сарын байдлаар ихэд өмнөх оныхоос одоо 11.9% өссөн байна. Мөн сайн дурын даатгалагчийн тоо гэхэд өмнөх тэр 12 оны тоотоор 44.8% өссөн байна. Энэ бол даатгалын ач холбогдлыг ойлгосноор иргэдэд бас тийм өөрөө одоо өөрсдөө санаачлаад ирж байгаа байна. Сурчлагаа мэдээлэл хамтын ажиллагаа сайжирсны төвшөнд одоо энэ үйлчлэгээ маань өргөжөд байна гэдгийг ингээд харуулж байгаа. Би зөвхөн товчхон нэг асуулт асууж та маш товчхон хариулчвал мөнгөцөл дараагаас авах гэдэг. Ер нь бол нэг хэсэг бас нэг юм хандлага байсан. Тэр хандлага одоо бас арай эсрэг тийшээ хандж байгаа болов уу гэж. Би одоо тэтгэврт гарахаачсан болов юм чиг нөгөө цалингаа нөгөө багаар ингээд бичээлвэд. Тэгээ нийгмийн даатгал шимтгэл татвар энэ төргээ багаар төлдөг те. Тэгсэн одоо сүүлийн үед 8% зээл энэ төргээд банкны зээл бүгд л нийгмийн даатгалын дэвтрийг үнэлдэг болсон. Орлогч ямар юм бэ гэдэг. Харин ч одоо харин сүүлийн үед тэр бүр болоод эсрэгээр нөгөө цалингаа өндрөөр нь яг үнээр нь бичүүлэх тийм ээ. Ийм хандлага зүгээр ажиглагдаад байгаа болов уу гэж. Миний л зүгээр ажигласан ажиглалт л та. Энэ тал дээр ямар өөрчлөлт гарч ийн гэж. Ер нь бол энэ хандлага тоо баримтаар нотлогдож байгаа. Яг нь ер нь нөгөө
нийгмийн даатгалд бол нөгөө хараг уудах гэдэг миопи гэдэг нэг нэрлэдэг юм л да. Хүн залуу байхдаа хөвшрөхөө тооцохгүй штэ гэдэг л санаа тийм үү. Тэгэхээр яг одоо бол өндөр цалингаас шимтгэл төлөх тийм сонирхол бага байдаг. Ажиллагчийн хувьд ч гэсэн бас зардлын тийм хандлага байдаг. За энэ цалингаа нуух байдал сүүлийн үед бол нэлээд багасж байгаа. За энэ нь бол мэдээж эрэг мөн мэдээллийн систем сайжирсантай холбоотойгоо цаашдаа сайжрах болов гэж байна. За нөгөө төгөл ипотекийн зээл олох арга хэмжээ, банкны арга хэмжээ гэдэг дээр ер нь маш их нөлөөсөн. За энэ нь бол улсын хэмжээний дундад цалин үс, ер нь шимтгэл төлж байгаа цалин үс сүүлийн жилүүдэд бас нэмэгдэж байгаатай нэлээд холбоотой байгаад байгаа. Ер нь бол цалин бас дундад цалин сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлттэй уялдуулаад тодорхой хэмжээнд бас жишээлбэл нэлээд эрчимтэй өссөн. За сүүлийн жилүүдэд бол яг бас ч гэж сүүлийн 2-3 жилд цалингийн дундаж өсөлт ч гэсэн мөн бол байсан. Тийм учраас энэ бол тийм байгаа. За баярлалаа. За тэгвэл одоо нийгмийн даатгалын одоо энэ үр шим ер нь таны амьдралд хэрхэн яаж нөлөөлж байгаа юм? Ер нь нийгмийн даатгал гэдэг энэ зүйл маань таны амьдралд яг бодтойгоор нөлөөлж гэнэ үгүй юу гэсэн юм асуултыг бид нар бас тодорхой зарим үзэгчдээс уулзч асуусан байгаа. Тэгээд эдгээр үзэгчд иргэд энэ асуултанд бас юу гэж хариулсан бэ гэдэг сурвалжлага үзүүлье. Хүмүүс сая нийгмийн дадлан лавлгаа байгаа гэрлээ. Тэгээд нийгмийн дадлан лавлгаа шимтгэл үүсэн байдал бол одоо гадаад визэнд тэр тусмаа аюул хэрэг болдог. Нийгмийн дадлын төснөөр нэг арилжааны банкудаар зээл авах болон тэтгэврийн шимтгэл тэтгэвэр авахд бол одоо гол нөлөөлж байгаа гэж бодож байна. Нийгмийн даатгал би ингээд төлдөг болохоор жирэмсэн амсны тэтгэмжээ байнга авдаг. Одоо дөрөв хүүхдээ өшөөс авах гэдэг үл гэж. Хэрвээ би нийгмийн даатгал төлдөг байсан бол гэртээ хугацаанд ямар ч орлогогүй байх гэсэн. За тэгэхээр нийгмийн даатгалын шинжилттэй холбоотой асуудлаар зохиогдож байгаа хилцүүлэг үргэлжилж байна. За ер нь бол нийгмийн даатгалын одоо шимтгэл төлөгч одоо ажил олгогчдын тоо бол бас жилээс жилд өсөж байгаа юм үзүүлэлттэй байгаа юм байна. За сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтийн хувь хэмжээ буурсан ч гэсэнтэй энэ тоо бол харьцангуйгаар ингээд тогтмол одоо нэмэгдэж байгаа юм хандлага бол байна гэсэн юм статистик бас судалгаа байна. За үүнээс гадна бид бас студидтэй ажил олгогчдоос тодруулга авахар студидтэй урьсан байгаа. За Дүрс Нарс компани нэгтлэн бодогч Алдармаг студидтэй урьсан юм а. Тэгээ сүүлийн энэ 4 жилийн хугацаанд бас нэлээд хэдэн одоо хуулийн төлөв шинжилгүүд бол хийгдлээ. Үүний нэг нь эдийн засгийн хил тод байдлын тухай хууль гэж ингэж батлагдсан. За энэ бол бас ажил олгогчдод бизнесүүдэд бас нэлээд тийм боломжийг олгосон юм хууль бол батлагдсан шүү дээ. Тэгэхээр яг чухам энэ сүүлийн жилүүд хийгдэж байгаа өөрчлөлтүүд та бүхэнд хэрхэн яаж мэдрэгдэж байна вэ гэдэг энэ асуултыг тавих гэдэг. За эдийн засгийн ил тод байдлын хууль хэрэгжснээр миний бодлоор бол аж ахуйн нэгж байгууллагуудад нэлээд эрг нөлөө үзүүлсэн баг гэж бодож байна. Яагаад гэвэл жишээ нь манай компанийн хувьд дээрх хуулийн үйлчлэх хүрээллийн хугацаанд дөнгөж шинээр байгуулагдчихсан учраас зарим нэг ажилчдаа нийгмийн даатгалд хамруулж амжаагүй байсан. Энэ хууль хэрэгжснээр бол нийгмийн даатгалд ажилчдаа хамруулад биднэрт аюу том боломж олдсон. Тэгээд шимтгэлээ бол хуулийн дагуу төлөөд тайлангаа бол яг цаг тухайд нь бүрэн тайлгнасан. Энэ бол аж ахуйн нэгж байгууллагуудад бол нэлээд том боломж олдсон гэж бодож байна. За тэгэхээр бас нэг асуулт байна. Ер нь иргэдэд одоо зориулсан яг нийгмийн даатгалын шимтгэл төлөгч эдгээр хүмүүс зориулсан одоо сүүлийн үед яг дөрвтөө ямар өөрчлөлт гарваа гэсэн энэ асуултыг тавиад. Сүүлийн үед хууль хэрэгцэн хүрээнд гарч байгаа шинжилгүүд маань дандаа даатгалагчтай чиглэсэн чиглэлээр ингээд хийгдэж байгаа. Тухайлах юм бол хамгийн ойроор нь одоо ажилтгуул одоо нийгмийн эдийн засгийн хямралын үед айгүй ажилтгуу болж штэ тий. Ажилтгуулийн даатгалыг хуучин 76 хоногийн одоо ажилласан юунасаа хамаарат нөгөө ажлаас гарч байгаа шалтгаанаас халагдж байгаа шалтгаанаас хамаарат 40 хоног 36 хоног гэдэг өгдөг байсан бол одоо ямар нэгэн шалтгаанаас үл хамааран 76 хоногийн хэмжээнд гэдэг өгж байгаа. Өгөхөр болцсон байгаа. Одоо хэрэгжээд эхэлсэн байна. Энэ хэрэгжээд эхэлсэн байна. Мөн нийгмийн даатгалын үйлчлэгээний чиглэлээр даатгуулагчтай ээлтэй тав тухтай орчин бүрдүүлэгчлэр нийгмийн даатгалын салбарын хэмжээнд олон ажил зохион байгуулж байгаа. Мөн төрийн болон бусад харилцагч байгууллагатай хамтраад бас нэлээд олон арга хэмжээнд зохион байгуулад тухайлах юм бол одоо сайн дурын даатгуулагчд маань тий хаа байгаа газраас үл хамааран төрийн банкны болоод одоо юуны хаан банкны цахим үйлчлэгээр дамжуулаад шимтгэлээ заавал нийгмийн даатгалын байгууллагаар очиж цаг юу хамаарахгүйгээр ойрцолд дугаарлцахгүйгээр шимтгэлээ одоо байгаа орчноосоо төлөх ийм боломжийг бас бүрдүүлэх гэсэн байгаа. Даатгалынхаа үйлчлэгийг иргэдтэй айлхаар ээлтэй таатай хөнгөвчлөх ийм чиглэлийн ажлуудыг одоо нийгмийн даатгалын
байгуулга бол энэ зохион байгуулалт эхэлсэн байгаа. Мегмар Нарангой түрүүн бас зарим нэг ганц нэг зүйлийг асууя. Бас нэг санаа бодлоо хэлийгээд хэлжсэн. Танд одоо асуулт асуух боломжийг олгож байна тий. За би яг энэ эрүүл мэндийн даатгалын хувьд л одоо шинжил өөрчлөлт хийж болдгоо болов гэж одоо бодогдоод байна. Шинэ одоо гэр бүлийн хүмүүсүүд тийм ээ одоо хэн нэг нь одоо бүтэн жилдээ ч юм уу уйлралдаа ч юм уу ерөөсөө эрүүл мэндийн даатгалыг одоо ашигладаг, эмнэлэг үзүүлдэг. Одоо энэ хоримтлал үүсчдэг байхгүй юу? Тэгэхээр энэ хоримтлал ер нь одоо хэн нэгэндээ одоо шилжигдэж одоо болох уу? Тийм ээ? Хэн нэгэндээ одоо хэн нэг нь одоо ийм шинжилгээний асуудал бол өнгөрсөн хугацаанд бас нэлээд яригдсан шүү дээ, тийм ээ. Хуулийн төслийн төвшөнд чинь явж байгаа. Энэ маань хэр зэрэг ажил болж байгаа юм бол гэсэн асуу. Энэ ер нь хэлцэгдсэн юм уу? Тий. Яг нэг ийм зүйл байдаг л да. Хүмүүс бас их асуудаг ер нь иргэдэх даатгал их сонирхдаг. За би залуу байж штий одоо жил болгон 40 мянган төгрөг төлж байна тий 46 мянган төгрөг төлж байна. Би одоо энийг урамшуул авъя гэд. Ер нь бол яг тийм эрүүл мэндийн даатгалын системээс буцаад мөнгө хэлбэрээр урамшуул олгодог тийм тогтолцоо бол ер нь дэлхийд бараг байхгүй гэж хэлж байна. Яг уу эрүүл мэндийн даатгалын хувийн компанитай ийм улс орнууд өөрийнхөө эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийг даатгуулж татах зорилгоор төрөл бүрийн урамшууллын ийм бүтээгдэхүүний худалдах бол арга хэмжээ бол байдаг. Тэр бол тогтолцоо нь өөр усаар. Манайх бол нийгмийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо. За өөрөөр хэлбэл хүн эрүүл мэндийн даатгалын одоо төлж байгаа бидний одоо цалингаасаа төлж байгаа тэр одоо мөнгөн дүн бол маш бага байдаг нэгдүгürt. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн одоо үн төлбөртэй байдаг. Тухайлбал тий сайн дураар одоо хуваар хөдөлмөр эхэлж байгаа даатгуулагч ихэнх ажилгүй гэж гэдэг энэ бүх хүмүүс маань жишээлбэл 46 мянга төгрөг төлж байгаа жилд штэ сард 3840 төгрөг. Тэгэхээр нэг сард 3840 төгрөгөөр үргэлбэл эрүүл мэндэд даатгуулад яг тусламж үйлчилгээ авах тохиолдолд бол 2 сая хүртэл төгрөгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Тэгэхээр нэг удаа эмнэлэг твтгэж жишээлбэл өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сангаас 5-аас 10 хоног хэвтэж байгаа тохиолдолд хамгийн ихтэй 650 мянган төгрөг гэж байна. Хамгийн багадаа 100 гаруй мянган төгрөг. За дунджаар 300-аас 400 мянган төгрөг шилжүүлдэг. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын одоо өнөөгийн тогтолцоог бол бид нэр заашгүй одоо үнэхээр сайжруулах шаардлага байгаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар. За хууль эрх зүйн орчин шинжлэгдсэн. За энэ бол ажлын 50% хийгдлээ гэж үзэж байна. Нөгөө 50% бол энэ батлагтаад гараад ирсэн сайхан хуулийг боддоор хэрэгжүүлэх асуудал. Тэгэхээр өнөөдөр эрүүл мэндийн даатгал дээр бас өнөөдөр зарим шинжилгэүүдийг хэрэгжүүлж эхлэе даатгуулагчийн одоо эрхээ эдлэх нөхцөлийг бүрдүүлж байна л да. За тухайлах юм бол одоо өндөр өртөгтэй төрөл бүрийн тусламж үйлчилгээ авахд олгож байгаа зардлын хэмжээг нэмэгдүүлсэн. За жишээлбэл зүрхний стент буюу хавхлага тавиулахад 4-6 сая төгрөгийг даатгалуулахчаас шууд нэг удаа төгж байгаа. Тэгэхээр нэг даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалд 20 жил төлсөн мөнгө жишээлбэл 6 сая төгрөг хүрдэг. Гэтэл даатгуулагч хэрвээ жишээлбэл дунгийн суулгах цэглэхийн тохиолдолд бол 25 сая төгрөгийг жишээлбэл даатгалын сангаас нэг удаад олгохоор ийм шийдвэр сая 5 сараас гарсан. Тэгэхээр үндсэндээ өөрөөр хэлбэл нөгөө хүмүүс яагаад би урамшуул авах ёстой гэж яриад инэхээр даатгалын системийн үр шимийг мэдрээгүй өөрөөр хэлбэл яг тэр иргэдэд үйлчилж чадаагүйгаас ийм асуудал тавигдаж байгаа л да. Тэгэхээр энийг бол бид нар бол өөрчлөхийн төлөө эхлээд эрх зүйн орчин бүрдүүлсэн. Одоо цаашдаа бол эмнэлгийн одоо эрүүл мэндийн салбарын тогтолцооны шинжилгээ сайшгүй хэрэгтэй болж байгаа. Хэдийгээр сайн даатгалын тогтолцоо, даатгалын сан бүрдсэн боловч нөгөө санхүүжилтийн эмнэлгүүдийнх нь тусламж үйлчилгээний чанар муу, менежмент муу, нөгөө хүүтэн харьцаатай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын тулд танил талаа ярьдаг энэ системээр үргэлжлэдэг бол одоо бас бухимдалд хүрүүлдэг. Тэгэхээр энэ нь бол бас шинэ эрх зүйн тогтолцооны нэг үндсэн асуудал болохоор хяналтын системийг сайжруулах гэдэг юм тавьж байгаа тий. Хяналт дотор даатгуулагч өөрөө хяналт тавьдаг болооч. За өнөөдөр манай эрүүл мэндийн даатгалын газар гэж байгаа. Тэгэхээр магадгүй ингээд даатгуулагч эмнэлэг твтэж яхад чинь эм тариагаа аваадрээ дусчлаа, нөөц дусчлаа, нэг ийм аваад ирээ гэд авчирдаг штэ. Яг тэрнийхээ хойноос заргалдаад явдаг даатгуулагч бас байдаг. Гэтэл одоо жишээлбэл сая батлагдсан 15 онд батлагдсан хуулиар бол та энийхээ мөнгийг буцааж авч болно шүү гэд бүр тод заагаад өгсөн байна. Энэ хууль хэзээ хэрэгжиж эхэлсэн? Энэ хууль хэрэгжиж эхэлчихсэн 2015 оны 7 дугаар сарын 1-ээс. Тэгэхээр даатгуулагч өөрөө би юу авч чадж байна авахгүй байна гэдгээ гомдлоо гаргаж яг эрхээ эдэлж сурах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ дэр бол одоо хуулийн хэрэгжилтийг
шин төвшөнд гарах дээр бол нэлээд төрөл бүрийн л одоо системийн салбарын шинжилэл эрүүл мэндийн яамтай бас манай яам маш их хамтарч ажиллаж байгаа гэдэг ийм зүйлүүд хэрэгтэй. Тэгэхээр гол асуудал нь иргэдэд хандаж миний нэг хэлхийг хүсэж байгаа зүйл бол хэрвээ та одоо даатгуулагч хүнийхээ хувьд эрүүл мэндийн тусламжуулалтын чанар хангалтгүй. За өөрөөс ийм тарианы төлбөр гаргацсан. За магадгүй би юу нэг нэмлэг твтэд ямар мөнгийг би даатгалын сангаас авцсан юм бэ гэдгийг мэдийг хүсийг бол шууд эрүүл мэндийн даатгалын байгууллагатай хандаж харьцаж ажиллах хэрэгтэй. Тэгэхээр энэ зүйлийг бол бид нар бол бас ойлгол бас зүйтэй л гэж бодож байна. За би энэ дээр тодруулаад нэг зүйлийг асуух гэдэг. Тэр нь юу гэхээр миний зүгээр ойлголт. Бас зөв ойлгоод байна уу, буруу ойлгоод байна уу гэж. Эрүүл мэндийн даатгал за шалангаас ингэ төлж байгаа, нийгмийн даатгал шимтгэл төлж байна те. Гэхдээ би ингээд 1 жил өвдөхгүй, 2 жил өвдөхгүй, 3 жил өвдөхгүй. Өөрөөр хэлбэл тэндээс ямар нэгэн тусламж үйлчлэгээ мөнгө гаргуулахгүй ингээд яваад байна гэдэг маань өөрөө энэ тогтолцоо өөрөө эв санааны тогтолцоо байгаа учраас хэн нэгэн миний төр төлж байгаа мөнгийг хэн нэгэн өндөр настан бас тэнд эмнэлэг твтээд одоо миний төлсөн шимтгэлийн мөнгнөөс эмнэлгийн тусламж үйлчлэгээ аваад ингээд байж байгаа гэж дотроо бодоод байгаа. Энэ зөв үү? Тэгээ ер нь бол зүйтэй л дээ. Хүн яг өөрийнхөө яг ямар өвчин тусах эрүүл мэндийн эрсдэл учрахыг бол мэддэхгүй тий. Эрүүл мэндийн зардал чинь өндөр гараад ирдэг. За жишээлбэл би одоо юу гэдгийг тий одоо хин нэгэн даатгуулагч залуу наснда 40 хүртэл өвдөхгүй шүү дээ жишээлбэл. За 50 наснда зүрхний хаалгаа илэх шаардлагатай боллоо. Илэг солиулах шаардлагатай боллоо. Бөөр солиулах шаардлагатай боллоо. Энэ тохиолдолд бол одоо өрх гэрийг дарамтанд оруулахаар юм зардал гарч ирж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд яг би нөгөө өнөөдрийн одоо ирээдүйд надад гарч болох эрсдлийг одоо төвчээртэйгээр одоо төлж байгаа л асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ихэнх одоо хөгжилтэй орнуудад бол даатгуулагч нь эрүүл мэндийн даатгалаа төлөх сонирхолтой байдаг. Жишээлбэл манай дээр ажиллаж ирсэн Герман зөвлөх ярьж ирсэн юм л да. Германд одоо холбооны бүнээр Герман улсад санал асуулга явагдаад та юунд итгэдэг вэ гэсэн чинь нэгдүгээрт өөрчлөлтөө хэлсэн. Хоёрдугаарт би эрүүл мэндийн даатгалтай итгэлтэй гэсэн байна. Тийм тэгэхээр ийм системийг өөрөө бид нар бий болгох нь зүйтэй байгаа. Тэхийн тулд бид өнөөдөр те маш өндөр зардлын төлөө өчүүхэн баг хувь нэмэр ороод сан бүрдэхгүй бол буцаад бид нар чанартай модалдаж авахгүй шүү дээ. Тэгэхээр чанартай тусламж үйлчлэгээ авахын тулд сангаа бид нар сайн бүрдүүлэх хэрэгтэй. Хүн болгон хувь нэмэрээ төлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ системийн гол зорилго нь эрүүл нь өвчтөөгөө авч явах юм систем тий. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоон дээр бас дахиад нэгд одоо эрүүл мэндийн юу орсных бас нэг зарим мэдээллийн чанартай зүйлүүдийг тодруулж хэлэх хэрэгтэй болов уу гэж бодоод байна. Тэр нь юу юм бэ гэхээр өмнө нь бол зөвхөн улсын эмнэлгүүдээр үйлчлүүлэхэд нөгөө юу үйлчилдэг байлаа шүү дээ. Тэрнээс хоошоор тодорхой шинжилгүүд хийгдээд зарим одоо хувийн эмнэлгүүд одоогор чигчний эмнэлэг болчихваа. Хувийн эмнэлгүүд бол хамрагдах боломж олцоотой болсон байна. Гэхдээ энэ маань өөрөө яг хэр зэрэг одоо бас яг тэр сансан хэмжээнд хүртэл хэрэгжиж чадчих байгаа бол энэ дээр тодруулах хэлэх үү? Миний өөр дараалал. Эрүүл мэндийн даатгалын шинжилсэн хуулийн нэг давуу тал бол бас эмнэлгүүдийг шудраг өрсөлдөх боломжийг хангасан байгаа. За хуучин бол бас зааж өгсөн улсын эмнэлгүүдээр үйлчлүүлэх юм байсан. Одоо бол даатгуулагч өөрөө хүссэн эмнэлгээ сонгоод, хүссэн эмчээ сонгоод үйлчлүүлэх боломжтой. Ингэснээр хувийн эмнэлгийн байгууллагууд бол бие даах боломж бас бүрдэж байгаа. За нөгөө талаараа бас иргэдийн тухайн жилийн зардлыг бол энэ жилийн хувьд 2 сая төгрөгөөр баталсан байгаа. За энэ 2 сая төгрөгийг бол одоо өөрөө хэрэглэхгүй нөхцөлд, өөрөө зөвшөөрсөн нөхцөлд одоо гэр бүлийнхаа нэг гишүүнд шилжүүлэн өгөх бас боломж энэ хуулиарны бас нэгдсэн байгаа. Тийм. Шилжүүлэн тооцох гэдэг дээр нөө жоохон тодруулах байхгүй яг нөгөө хүнд одоо шууд 2 сая төгрөг ингээд бэлнээр өгөх гэж байгаа юм шигээр бас нэг зөрүүтэй ойлголт явчихгүй гэж. Гэр бүлийн нэг гишүүн одоо 2 сая төгрөгөөс авсан зардал гаргаад нөгөө гишүүний 2 сая төгрөгийг шилжүүлэн тооцох гэж зөвшөөрсөн нөхцөлд за одоо зөвхөн одоо бэлэн бусаар шилжүүлэн тооцох байдлаар хийх. Тусламж үйлчлэгийг авах эрхийг тэрээс мөнгө бол бэлнээр олох гэсэн асуудал биш тийм ээ. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд улсын хурлаас бас нэгэн одоо чухал хууль бол батлагдсан гэж ингэж тухайн үед мэдгдэл явжсэн. Тэгээд мэдээлэл бол төдийлөн бас сайн явахгүй байгаа тань гэж. Эндээс тодруулж асуух гэх. Тэрний юу гэхээр ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай байлгаа. Хууль батлагдсан. Ипотекийн зээлрээ одоо батлагдсан санг эргэлтэнд оруулах замаар ирээдүйн одоо тэтгэврийн тэр санг бол мөнгөжүүлэх гэсэн ийм зорилготой юм байна гэж ерөнхийд нь ойлгосон байна. Тэгээ энэ хууль маань хэрхэн яаж хэрэгжих, хол зарчим нь юу юм? Ер нь ямар ач холбогдолтой юм? Ирээдүйн одоо өөрөө ч гэсэн түрүүнд хэлжсэн миний мөнгө одоо хааш яваад байна гэх те бид нар одоо тооцоолт хийгээл явж исэн. Одоо бол яг бодтойгоор бид нар эхний ээлжинд бол 3 их 80 давнаа гэд энэ оны цүүлэхэд эхний ээлжинд бол бид нар сая хүлээж авахдаа 1.7 их 80-аар бол яг баталгаажсан зээлийн бонд тэгээд одоо шилжих гэж байгаа 600 гаруй тэрбум төгрөгийн шилжих хөрөнгө
ингээд эхлэлийн баланстайгаар бол энэ мөнгийг бол Монгол банкнаас бол хүлээж авсан байгаа. Тэгээ энэ маань бол ирээдүйд одоо ирэх бидний тэтгэврийн одоо сангийн эхлэл одоо ингээд сан нөөц эхлэл маань ингээд тавигдж байна. Энэ ипотекийн зээл хэлбэрээр ингээд гаргаад арилжааны банкудаар 10 арилжааны банкудаар ингээд тавигдаад ингээд эргээ төлөгдөд ингээд явж ингээд хөрөнгө нь ингээд жилээс жилд хүүн нэмэгдээд мөнгө нэмэгдээд ингээд эхлэл явна. Шууд асуугаад одоо шимтгэлийн хувь хэмжээг ер нь нэмэгдүүлэх гэдэг юм уу? Тодорхой хуваар одоо хаажмаар нэмэгдүүлэх гэдэг юм уу? Тийм асуудал зүйл байна уу? Сая бол одоо 2030 он хүртэлх нийгмийн даатгалын талаар төрөөс баримтлах бодлого гэдэг нь бодлогын бичвэр гэдэг бол баталсан байгаа шүү дээ. Энэ тал дээр тодруулах хэлэх үү? Нөхцөл дараалал. Тийм. Яг ер нь бол тэтгэврийн шинжилэл маань өөр урт хугацааны шинжилэл гэдгийг бас ойлгох бах тийм. Ер нь тэтгэврийн нас шимтгэлийн асуудлыг бол огцон мэзэр засгийн газар шийдэх бол ёсгүй. Энэ хувь хүмүүсийн төлөлд ажил олгогчийн төлөлтөнд олон зүйл сөргөөр нөлөөлнө. Нэгдүгээр нөгөө талаас эдийн засгийн өсөлттэй маш холбоотой асуудал. Хэрвээ эдийн засаг хүндрэлтэй байгаа нөхцөлд бол шимтгэл нэмэх бүхэл одоо өнөөгийн төлөвлөгөө шимтгэлийн орлогыг цуглуулах нь хүндрэлтэй учраас эхний ээлжинд одоогийн байдлаар төлөвлөгөө шимтгэлийн орлогыг биелүүлэх асуудал бол яана. Тэгэхээр энэ бол эдийн засгийн өсөлттэй холбогдож ярих асуудал. За энэ бол эдийн засгийн өсөлт, за цаашдын хүн ам зүйн бүтэц гээд урт хугацааны асуудал. Гэхдээ Монгол улсын хувьд бол цаашдаа шимтгэлийн хэмжээ эргэж харах бас шаардлага байгаа дээ. За тэгэхээр ер нь сүүлийн одоо нийгмийн даатгалын салбарын урт хугацааны зорилго бол нөгөө томоохон зорилгоодыг бол дэвшүүлсэн байсан. За ойрын хугацааны зорилго, ойрын үед хийгдэж байгаа шинжилэлүүд гэвэл ямар шинжилэлүүд байж болох вэ? Энэ дээр Минд 2 дарга тодруулах уу? За төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогын бичиг баримт 2030 он хүртэлх баримтлах бодлогын бичиг баримтаа баталсан гэдэг бол тийм. За энэ өнгөрсөн 5 сард баталсан байгаа. За энэ бодлогын бичиг баримтыг дагаад олон хууль тогтоомжууд гарна. За урт хугацаанд бол тэтгэврийн сан хагас хуримтлалын буюу бүрэн хуримтлалын тогтолцоон шилжих энэ үндэс суурь бол энэ бодлогын бичиг баримтаа тавигдж байгаа. За мөн түүнчлэн тэтгэврийн сан цаашлуул одоо бие даах, за олон давхаргад тэтгэврийн тогтолцоо бүрдэх мөн нөхцөл боломж өгөр бүрдэж байгаа. За бид үйл ажиллагааны хувьд бол нийгмийн даатгалын ерхий газар өнөөдөр олон улсын чанарын удирдлагын стандартыг нэвтрүүлсэн байгууллагаар одоо төрийн анхны байгууллагаар шалгарсан байгаа. За бид үйл ажиллагаанд цаашдаа бол үүнийг бэхжүүлэх, за мөн салбар нэгжүүдтэй мөн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ийм зорилт тавиад ажиллаж байна. Энэ жил бид нар нийтдээ бол өмнөх авсан 3-тайгаа нийлээд ингээ 11-ийг мөн энэ үйл ажиллагаанд хамруулахаар ажиллаж байна. За мөн цаашлбал бол нийгмийн даатгалынхаа ажилчдын нийгмийн асуудал, за тэгээд үйл ажиллагааг бол ерөнхийд нь энэ олон батлагдж байгаа энэ хууль тогтоомжийг одоо жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх, даатгуулагчдад чанартай үйлчлэгээ үзүүлэх талаар бол манай бас гол зорилтын нэг байгаа. За тийм ч учраас бид нар 2016 оныг бол даатгуулагчдад дэмжих жил болгон зарлаад энэ талаар бол ажил зохион байгуулад явж байна. За баярлалаа. За ингээ та бидний хилцүүлгийн нэвтрүүлгийн цаг маань энэ түрээ дуусч байна. Тэгээд нийгмийн даатгалын асуудлаар нийгмийн даатгалын одоо тогтолцооны шинжилттэй холбоотой бас асуудлуудаар мэдээлэл өглөө. За үүнээс гадна бас олон нийтийн донд байсан зарим одоо эргэлзээтэй асуудлуудад нийгмөр болгож бас албан ёсны хариултуудыг авлаа. Тэгээ бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн зочдтой бас юуны талархнаа илэрхийлээ. Тэгээ та бүхний цаашдаа ажил амжилт хүсье. Анхаарлаа хандуул эрхэм үзэгч та бүхэндээ бас баярлалаа.